Сайн байцгаана уу телевизэгчтэй. За та бүхэнд энэ өдрийн мэндийг альгая. За энэ удаагийн компьютерийн хичээлээр бид Windows XP үйлдвэрлэлийн системийн таскбар Start менюний тухай дэлгэрэнгүй үзэхээр битгэлээ. Тэгэхээр Start меню гэдэг нь бидний бүх үйл ажиллагааг эхлүүлдэг гол цэг байгаад байгаа. Таскбар маань болохоор дэлгэсийн .txt байрладаг. Ажиллаж байгаа програмуудын бүх мэдээллийг харуулж ирдэг тийм ээ. Ийм мөр шүү дээ. Start-ыг дарах үед Start маань яг иймэрхүү байдалтай нэгдэн. Энэ бол яг ямар нэгэн програм ажилладаг байгаа. Start-ны дүрс байгаа нь. Start-ыг сайн ажиллах юм бол дөрвөн үнцийн хэсэгтэй байгаа. Эхлээд толгой байж гин тийм ээ. За толгойн доотлолт байгаа хэсэг нь бол өөрөө юм хоёр баганд хуваагдсан байдаг. Тэрний доотлолт нэг хөлийн хэсэг байх нь тийм. Бас нэг цэнхэр хэсэг байж гин. За ийм нэг дөрвөн үнцэн бүлэгтэй байх нь. За толгой хэсэг дээр нь болохоор тухайн компьютерт нэвтэж орсон хэрэглэгчийн нэр, тэр хэрэглэгчийн сонгосон дүрс байдаг. За тэгэхээр энэ дүрсэн дээр дарах юм бол тухайн хэрэглэгчийн тохироо их ийм програмыг шууд ажиллуулах болцоотой болд юм байна. За дараачийн энэ dot-list байгаа хэсгийн баруун гартал байгаа хэсэг нь болохоор pin гэдэг хэсэг байдаг. Pin буюу хадад тогтоохсон хэсэг л тийм ээ. Тэгэхээр та өөрийнхөө байнга ашигладаг програмуудыг бас энэ Start-н дээр хүний нүдэнд байнга харуулахаар бол хадад тогтож болно. За тэрний доотлын цолгой байгаа хэсэг маань уг нь бол програмаар дүүрсэн байдаг. Тэгэхээр энд бол хамгийн сүүлд ашиглаж байсан програмууд өөрөө аяндаа орж иж байршдаг юм хэсэг байгаа. За ямар нэгэн програм нэнгуут энд бол яхаа өөрөө орж ирэл байршинтэй. Тэгэхээр тэр програмыг байршлаад солигддог гэсэн үг. За дараачийн хэсэгт бол бидний хамгийн өргөн ашигладаг юм фолдеруудыг байршуулсан байгаа тийм. My Documents, My Pictures, My Music тэгээ My Computer гэдэг юм те сүлжээ толботой гэх мэтэр. За доотлын Start-ны доотлын хэсэг нь болохоор компьютерыг унтраах тухайн компьютерт ажиллаж байгаа хэрэглэгч өөрийгөө гаргахад зориулагдсан ийм хоёр функцийг гүйцэтгэдэг төвчлөр байрлаж байгаамаа. За одоо тэгээд ямар нэгэн програмыг пин хэсэг рүү оруулж хэлээ үзье. Тэгэхээр би өөрийнхөө ашигладаг програмуудаас тийм ээ. За магадгүй би Office-ийн програмуудад маш өргөн ашигладаг юм бол Office-ийн програмыг орж агаад пин гэдэг командыг сонгож авахлаар энэ сонгож авсан програм маань саяын дээр пин хэсэгт орж иж байгаа. За пин хэсэгт орж ирнэ гэдэг маань Start-ыг нэг талд нь бол байн харагдана шүү дээ. Гэтэл чинь зүгээр би өөр ямар нэгэн програмыг нээж ажилласан тохиолдолд бол ажилласан програм болгоны нэрс бол өөрөө тэр пин хэсгийн доотлолт орж иж байгаа. За нэг юм 6-ны доотлолт орж иж байгаа. Тэгэхээр энэ 6-ны доотлолт ерөөхдөө нэг 6 програмыг багтааж өгөхөр ийм орон зай өссөн байдаг. Энд бол орон зай. Тэгэхээр хамгийн сүүлд ашиглаж ирсэн 6 програм бол энд бол өөрөө орж байрлана. Тэгэхээр энэ програмууд нь жагсаалт солигдож болно. Дистрал нь бас өөрчлөж болно тийм ээ. Харин пин хэсэгтээ жагсаагдсан энэ мэдээлэл солигдохгүй юм шүү. За дараад нь би энэ log off гэдэг хэсгийг хийж үзүүлж байна. Тэгэхээр хэрэглэгч хүн ажиллаж байгаад нэвтэрч ирсэн өөрийнхөө юунаас гарья гэх юм бол log off командыг сая Start-ын сонгосон байгаа. Тэгээ яг log off гэх юм бол би өөрийгөө бүр гаргаж байгаа тийм ээ. Энэ ажлаанаас бүр гаргаж байгаа гэсэн үг. Дараачих нь бол switch to гэдэг юм команд байгаа. Switch гэдэг нь болохоор би энэ компьютерийн өөр хэрэглэгч рүү шилжиж ярихыг хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг хэрэглэгчийн нээсэн байгаа програмууд нь байрандаа үлдэн тийм ээ. Яг хаагдахгүй үлдээд дараачийн хэрэглэгч энэ компьютерээр дахиж нэвтэрч ярих ийм болцоог олгодог сонголт байгаамаа switch гэдэг нь. За cancel таасаа боловчлаа. За дараад нь болохоор энэ turn off гэдэг командыг зааж үзүүлж байна. Turn off гэдэг нь компьютер унтрах шүү дээ тийм. Гэхдээ энэ унтрах үйлдэл бол бас 3 сонголттой орж иж байна. За 3 сонголтын эхний дээр улбар шар нь болохоор standby гэдэг ийм команд байна тийм ээ. Standby. За standby гэдэг горимд ортлоор компьютер маань бүрэн унтрдаггүй. Ер нь бол хамгийн бага энерги хэрэглээд ийм унталтын байдалд орсон байж байдаг. Standby байдалд орсон компьютерыг гарын дээрс тодорхой төвчийг дараад wake up буюу сэргээгээд ингээд яг түрүүчийн хийсэн програмуудаа үргэлжлүүлээ ажиллаж болдог ийм горим байгаад байгаа. За голын улаан бол яг унтрах төвчтэй. Энэ бол яг бүрэн компьютерыг өөрийг нь унтрах гэсэн үг. Унтраж байгаа компьютер бол таны бүх мэдээллүүдийг хадгалж өгөөд тэгээд өөрийгөө бүр унтраана. За ногоон төвчлөлөөр restart буюу унтраагаад асаахт команд байгаа. Тэгэхээр зарим тохиолдолд бид нар компьютерээ зүгээр унтраагаад буцаад өөрийгөө асаах юм шаардлага гардаг. Тэгвэл restart командаар энэ үйлдэлийг хийж өгдөг юм аа гэсэн үг. За дараачийн ээлжинд бид нар энд өргөн хэрэглэдэг энэ фолдеруудын бүтцийг тийм ээ. Бид нар энд ямар фолдерыг харуулах вэ? Ямар нь байхгүй байх вэ тийм ээ. Энийг бас бид нар тохируулж болдог. Тэгэхээр энэ тохиромжуудыг үзье.
За энэ тохиолыг бид нар хийхэд тулд ер нь task bar-ийнхаа өөрийнх нь тохиолоор ордог гэсэн үг. Тэгэхээр бид нар task bar-ийнхаа энэ төр хулынхаа mouse хоёрыг дараад тийм ээ боломжтой дараад энэ task bar тохиолдыг юм цонхыг нээж өгч байгаа. За энэ цонх маань өөрөө хоёр тавтай байж байна. Task bar, start menu гэсэн. За ийм хоёр тавчтай байж байна. За тэгээ энэ дээр бол эхний одоо табан дээр тийм ээ start menu-ийн ерөнхий одоо task bar-ын ерөнхий харагдах байдлыг тохиолж өгч байна. Task bar гэдэг хэсэг дээр бол тийм task bar-ын ерөнхий харагдах байдал. За тэрэндээ хамгийн дээдлэн бол lock гэдэг юм үйлдэл тохиолж байна. Lock буюу энэ бол цоошлох гэсэн үг байгаа да. Lock хийсэн байгаа үед за сая lock хийгдсэн байсан. Би сая одоо lock-ыг авч байна. Lock гэдэг үйлдэл хийсэн байгаад start-ыг бол би энэ task bar-ыг бол дэлгэсийн дурын хэсэг зөөх боломжгүй байдаг. Гэтэл чинь энэ lock-ыг аваач юм би дуртай газар зөөж болно. Мөн яг энэ дунд өөрийн одоо оруулсан toolbar-уудыг эдээс том зэнд харуулж болно. Мөн яг би start-ийн өөрийнх нь хэмжээг өөрчилж болдог. Ийм болцоод болдог юм байна. За буцаага lock гэдэг үйлдэлийг хийжлээ. За дараад нь бол after hide гэдэг команд байна. After hide. За after hide гэдэг команд нь өөрөө болохоор start-ийг өөрийг нь автоматар нууцлах юм горимдор болдог. After hide-ийг идэвхжүүлсэн байгаа тохиолдолд start руу хүн өөрөө хандаагүй бол өөрөө аяндаа дэлгэсийн доотлын хэсэгт нуугдана гэсэн үг тийм ээ. За тэгээ програм дээр ажиллаж байгаад би өөрөө start-ийг дуудах гээд доошоо очингууд чинь хулгайны цагч хамгийн доотлын хүмүүс өөрөө аяндаа start маань гарч ирдэг ийм горим байгаа. За 3 дахь сонголт нь бол keep start-ийг өөрийнийхөө яг хамгийн нүүрэнтэлд байнга одоо яхаа харуулж явах ийм сонголтыг идэвхжүүлдэг байгаа да. Keep on top гэж тийм ээ. Бусад бүх цонхны дээр нь байлгах соттой үг л дээ тийм. За энийг бүр яг хийж үзэхгүй бол бас тийм амар ойлгохгүй байх гэж бодож байна. Тэгэхээр одоо хийгээ үзүүлээ. За би сая яхад keep on top гэдэг нь бол аваа хийсэн байгаа. Тэгэхээр яг start маань өөрөө харагдахгүй болсон байна шүү дээ. Word-ийн цонхол тэрийг тагилсан байсан. За мөн би Word-ийн цагт доош нь чилсэн чинь start-ээ наагур нараад ингээ Word-ийн цонхоор тагилж хэлж байна тийм ээ. Тагилж хэлээд энэ шүү дээ. За одоо би буцаагаад keep on top гэдэг нь би идэвхжүүлчлээ. Өөрөө хамгийн нүүрэн талтай байна гэдгийг идэвхжүүлсэн гэсэн. За тэгчээд би Word-ийн цагт доош нь ширэхэд одоо бусад цонхол start-ийнхаа артлаар ороод байна шүү дээ. Тэгэхээр start-с бол бусад бүх цонхны наадталд нь тийм нүүрэн талд нь байрлаж байгаа гэсэн. За мөн би үндсэн цонхыг тийм одоо Word-ийн цонхыг томруулахад бол Word-ийн цонхол start-ийнхаа дээдлэлт нь бүтэн багтаж орж иж байна тийм. За энэ сонголтыг сая keep on top гэдэг нь одоо тохиолоор хийж гэж байгаа маа. За дөрөв дэх одоо команд болохоор групплдэг тийм. Ижил одоо програмуудыг групплж өгөх юм команд байна. Group similar task гэсэн ийм команд байна тийм ээ. Group. Тэгэхээр энэ маань яг ижлэхэн ажиллаж байгаа одоо хэд хэдэн програмуудыг бол нэг бүлэг болгоо харуулчих нь шүү дээ. Группийг аваа ичил энэ маань бүгд задраа тусдаа байлна гэсэн үг. За дараагийн команд болохоор quick launch гэдэг ийм хэсгийг бол start одоо дисний ардалд харуулж өгч байна тийм ээ. Task bar-н дээр quick launch bar-ыг л харуулж өгч байна. Тэгэхээр quick launch гэдэг нь ямар нэгэн програмуудыг бас хурдан дуудах зорилгоцсон ийм хэсэг байгаа. Би заавал start-ыг нэхгүйгээр доотлын одоо энэ task bar руу надад үргэлж харагдаж байгаа юм чинь тэрэн дээрс шууд дуудаж болдог. За ийм одоо боломжтой олгодог хэсэг байгаа. За сүүл бид нар quick bar дээр бол одоо хэрхэн програм нэмэх үзнэ. За тэрний дараад нь болохоор task bar-ын зүүн талд notification area гэдэг дээр цагийг харуулгаагүй гэдэг тохиолж өгч байна notification area. За тэгээд сүүлд нь болохоор notification area хэрэгжиж байгаа програмуудын одоо идэхгүй байгаа үед нуухаагүй гэдэг тийм ээ. Яг идэхгүй болсон одоо програмуудыг нуугдж явахгүй гэдэг нь зааж өгч байна. Тэрийг бол сайн тохиолж хийж өгнө. За дээр нь бол бас нэмэлт тохиолж өгч болно. Notification area дээр харагдах бүх програмууд бас энэ гадаа харагдаж эхэлж байна тийм ээ. Бүгд харагдаж байна. Тэгэхээр notification area-д байгаа энэ бүх програмуудыг би бүгдээрийг нь өөрөө аяндаа идэхгүй болонгууд л нуугдж явах уу, эсвэл яг байнга нуугдж явах юм уу, эсвэл байнга харагдаж явах юм уу гэдэг ийм гурван сонголтоос би бол яг энэ дээр үзүүлж болдог. За сонголтууд энд харагдаж байна. Сонголт энд харагдаж байна тийм ээ. Би бол байнга нууцлж болно, эсвэл яг байнга харуулж болно. Хамгийн дэлгэн сонголт болохоор яг идэхгүй болсон үедээ өөрөө аяндаа автоматар нуугдж яана гэсэн юм сонголт байгаа шүү дээ. За ийм одоо гурван боломж байна. За энэ бол ингээд бид нар task bar гэсэн табны тохиолыг үндсэндээ үзчихлээ. За дараагийн тохиол бол start menu гэсэн табны тохиол байна. Start menu. За start menu маань өөрөө ямар харагдах вэ гэдгийг бол эхлээд тохиолж өгч байна тийм ээ. За одоо бид нар Windows XP-ийн өөрийнх нь одоо хэлбэрийг харуулж байна. Гэтэл чинь classic хэлбэр буюу өмнөх одоо холбоор дээр хэрэгжижсэн ийм одоо байдалтай бас бидний харж болно. За classic гэдэг маань Windows 98 2000 гэсэн үйлдвэрлэлийн системүүдээр яг ийм хөлбөрт харагддаг гэсэн одоо start маань тийм ээ. Тэгэхээр яг тэр байдалд нь харуулах боломжтой. Хэрвээ team үйлдвэрлэлийн системүүд ажиллаж байсан тэрэндээ тассан байх юм бол classic байдлаар ашиглаж болох нь шүү дээ. За ингээд Windows-ийн одоо start-ыг бас нарийн байдлаар тийм бүр наривчлсан байдлаар тохируулахын тулд төвчг дарахлаар энэ нэмэлт тохиолны цонх нэгдэж өгч байна. Тохиолгоноосох.
За хамгийн түрүү бид нар старсан дээр харагдаж байгаа төгсгүүдийг том болон жижиг байдлаар оруулж байна тийм. Large icon гэх юм бол томоор харагдана. Энд төгсөөр мэдгэж байна тийм ээ. Small icon гэх юм бол төгсөн жижиг юм бол харагдана шүү дээ. За дараагийн хэсэгт нь болохоор бид нар энэ Stars-ныхаа ажиллаж байсан програмууд өөрөө энд шинжлэхдээ тэр хэсэгдэр хідэн програм харуулах гэдэг би энэ тохиолж өгч байна тийм ээ. За өөрөө бол дефолтоор 6 байдаг. Дефолтынхаа анх суулгасан үед 6 байдаг гэсэн. Тэр би нэмж хийсч болно. Тэр одоо солигдож байгаа тэр жагсаалтыг бол тийм ээ. Би бол энийг нэмж хийсч болно. За мөн би урд нь ашигласан програмынхаа жагсаалтыг цэвэрлж болно тийм ээ. Clear list гэх юм бол энэ бол яг цэвэрлэж өгдөг юм команд байгаа. За энэ би одоо түрүүн Word Excel-ийг нээсэн. Excel-ийн програм бол яхаа сая өндө жагсаалтанд орсон байсныг нь би цэвэрлээд apply төвчийг дарж байна. Тэгэхээр apply төвчийг дарснаар Excel бол байхгүй болсон байна. Мөн яхаа би өөрөө дэлгэцэн дээр small icon-ыг сонгоцсон байсан учраас саяын дүрслэл жижигхэн болсон байсан шүү дээ. Одоо буцаага би томруулж тавьж байна тийм ээ. Large icon дээр тавьж гэж байна. За мөн ping хэсэг дээр. За ping хэсэг дээр угаасаа анхнаасаа браузерын програм одоо интернетээр ороход зориулсан браузер програм, мейлийн програмаар бол тавигдсан байсан. Тэгэхээр тэр яриг заавал харж явах хэрэгтэй үгүй те. Тэрийг бас тохируулж болно. Би тэрийг браузерын програм харах шаардлага бол би тэр урдлын одоо чеклсэн юмгаа би аваа чинь. Мөн яг би энтерээс ямар програм сонгох гэдэг бас сонгож болно тийм ээ. За чекэнд байгаа тохиолдолд би одоо жишээл мейлийн програм гэдэг аль програм ашиглах юм бэ? Заавал Outlook-ыг ашиглах хэрэгтэй юу? Өөр төрлийн програм ашиглах вэ гэдгийг бол биндээ сонгож өгнө. Мэдээжээр тэр програмууд нь таны компьютер дээр суусан байж энэ жагсаалтанд орж ирнэ шүү дээ. За энэ одоо цонхны advanced буюу хоёр дахь таб нь болохоор түрүүчийн бидний одоо үзээ Stars-ны зүүн гаралт байрлал жагсаалтанд ямар одоо фолдеруудыг оруулах вэ гэдэг нь нэг бүрсэн зааж их юм болцоо олж гэж байгаа. За дээр нь энд нэмэлт тохиргоо байж байна. За энд бол ямар тохиргоо байгаа юм гэхэл чинь би Stars дээр байрлаж байгаа sub menu руу шилжихтэй. Sub menu гэдэг нь нэгдсэний ардал жижигхэн гурвалжин тэмдэгтэй байдаг шүү дээ. Sub menu дээр шилжихийн тулд хулганы заагч дээр меню дээр очиод төр зөр пауз авахад өөрөө энд дэлгэгдэж явах уу? Эсвэл би заавал клик хийх гэдгийг зааж гэж байгаа. Тийм ээ? Чеклсэн байгаа тохиолдолд өөрөө энд дэлгэгдэнэ гэсэн үг. Чек нь авчих юм бол би тэр sub menu дээр очиод өөрөө заавал клик хийж хулганы даралт хийж тэр нэгдэх ёстой гэсэн үг. За дараагийн сонголт нь болохоор шинээр суулгагдсан програмууд Stars дээр харагдахдаа за одоо энэ Stars дээр ингэж харагдж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ донд арай өөр өнгөтэй. Өөрөөр хэлбэл энэ бол нэг ч удаа ашиглаагүй шүү. Та одоо яхаа суулгаснаас хойш нэг ч удаа ашиглаж шүү гэсэн байдлаар өнгөөр ялгаж харгалдаг тийм. Арай жоохон бүдиг юм саарл дэвсгэр дарагддаг шүү дээ. Тэр сонголт нь бол яг энд байгаа даа. Тэгэхээр би энэ нэг тэмдэглэх юм бол тийм шинээр суулгасан програмууд бол ялгагдаж харагдаж байна гэсэн үг тийм ээ. Тэмдэглэгээ байхгүй бол бүгд адилхан л одоо харагдана шүү дээ. За дараагийн сонголт нь болохоор Stars дээр control panel-ыг харуулахгүй гэдгийг зааж өгч байна. Control panel гэдэг юм элемент гэдэг тийм ээ. Control panel маань Windows XP-ийн өөрийнх нь тохиргооны бүх нарийн ширийн үйлдэлүүдийг хийдэг юм хэсэг шүү дээ тийм ээ. Тохируулгын хэсэг байгаа. За энийг би харуулахдаа зүгээр ямар нэгэн линк байдлаар харуулж болно. Эсвэл цэс байдлаар харуулж болно. За одоо бол линк байдлаар гэж байгаа байдэн тийм ээ. Control panel өөрөө бол шууд дангаараа нэгдэх юм линк байдлаар гэж байна. Хоёр дахь сонголт нь бол би тэрийг харуулахдаа тусгай меню байдлаар харуулна гэдгийг сонгочлоо. Тэгэхээр Stars цэс рүү ороод үзэхэд Control panel маань өөрөө бие даасан цэс байдалтай орсон. Бүх одоо доторх зүйлүүд нь бие даасан нэгж байдалтай задарч харагдана гэсэн үг. За одоо би Control panel-ийг sub menu нэгтгэхэд sub menu дээр тийм ээ дидсэн дээр одоо Control panel-ийн бүх элементүүд өөрөө бие даасан дахиад нэг чагсаалт болцоо харагдаж штэ. За ийм байдалтайгаар тохиолж болно. За гихчлэн ийм үйлдэлүүдийг бол бид нэр өөр юм дээр хийж болно л да тийм ээ. За мэдээж бид нар энэ дээр майдх мэцээ харах үгүй тийм майдх мэцээ харуулж болно. Өшөө дээр нь бид нэр My Pictures-ыг харуулж болно тийм ээ. My Music-ийг харуулж болно. Гихчлэнгээр тийм энэ өөрийн одоо харахыг хүссэн фолдеруудыг би харуулахгүй юу тийм. Тэрийг бас нэг өрсөн зааж өгнө. За одоо яг энэ дээр бол би Stars дээр байгаа зүйлүүдийг National Session зөөгтэй хулганы чирэг дараалтыг ашиглах үгүй гэдэг бол тэмдэглэж гисэн байна. Enable Dragon гэдэг нь болохоор би хулганы чирэг дараалтаар тийм ээ чирэг дараалтыг ашиглаад Stars дээр байгаа зүйлүүдийг дээш нь зооч нь байршин зөөж болно. Эсвэл тэрнээс зөөж авч болно гэсэн тийм одыг бол би идэвхжүүлж байна. За энэ help-ийг бас харуулах уу гэдэг зааж гисэн байна. Help Stars дээр help-ийн одоо support дэмжлэгийг үзүүлэх үү гэж байна. My Document-ыг харуулах уу тийм ээ. My Music-ийг харуулах уу гэж байна. За доотлолтныхаа My Network Place гэж тийм ээ. Сүлжээнийхээ орчинг харуулах уу. Тэр сонголт бас байж болж байна. За гихчлэнгээр тийм. За ийм байдлаар би яг саяын тэр Stars-ны зүүн гартал байрлаж байгаа жагсаалтанд байгаа бүх зүйлийг би нарийн байдлаар өөрөө хүссэн байдлаар тохиолж болгоно шүү дээ. Зарим нь би харагдахгүй болгож болно тийм. Зарим нь харахтаа бол би зөвхөн линк байдалтай эсвэл яг тодорхой хэмжээний sub menu байдлаар дэлгэгддэг байдлаар харуулж болно.
За энэ print болон fax-таар болоод төрхөө гэж байна. За гэгчлэнгээр. За энэ бүхэн бол Starts-ны яг зүүн гартлын панелд байгаа одоо бүх зүйлүүдийг тохируулж байгаамаа. За дараагийн хэсэг нь болохоор би ямар нэгэн баримттай ажиллаж байгаа тодорхой програмаар үүсгдэг баримтууд өөрсдөө нэг жагсаалтанд барин одоо хоригдлогдож харагдаж байдаг тийм ээ. Тэгэхээр болохоор бид нэр ашигласан програмын одоо ашигласан баримтуудын жагсаалтсныг ийм жагсаалтаа үүсгдэг. За тэр нь бол бидний Starts-н дээр My Recent Document гэсэн ийм жагсаалтаа үүсгэж гисэн байдаг байгаа. За Starts-д ордог тийм ээ. За тэгэхээр энэ дундынхаа My Recent Document гэсэн ийм хэсэг байдаг. Тэгээ энэ бол одоо байхгүй болсон байна тийм ээ. Тэгээ тэрийг бол тэр тэмдэглэгийн аваа ажиллаж шүү дээ. Энд одоо байж байна тийм ээ. Энд бол My Recent Document гэдэг нь өөрөө бол ямар ч програм нэгээг учраас хоосон байсан байна шүү дээ. Тэгэхээр би одоо энэ дээр Word-ийн нэг баримт нэрээ. За энэ бол Portugal гэдэг баримт нэрсэн байгаа даа. За дахиад нэг Word Notepad гэдэг програм дээр Word-ийн баримтыг нээж байна. Энэ хоёр програм бол саяхан Recent Document гэсэн жагсаалтанд орж ирсэн байх хэрэгтэй. За энэ хоёрыг би дөнгөж сайхан нээсэн учраас сайхан нээсэн баримтын жагсаалтанд орсон байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ жагсаалтыг би бас зөвлөж байна. Тэг хичнээн олон баримтыг нээж үздэг байна те. Тэр хэмжээгээр энэ жагсаалт бол зөндөө одоо урт жагсаалт үүсгэн шүү дээ. Тэгэхээр энэ бол жинхэнэ одоо яхаа тэр бодит баримт юм биш. Зүгээр тэр баримтыг нээсэн замыг заасан юм л хаяг төдий зүйл байдаг. За тэгэхээр би сайн тэр жагсаалтыг цэвэрлэж болно. Clear list гэдэг энэ командыг сонгоод дарах юм бол энэ бол тэр жагсаалтыг цэвэрлэж байгаа. Дээр нь би тэр сайн жагсаалтыг бүр харуулахгүй гэж би зааж болно тийм ээ. Тэр чек нь бол аваа ичэн шүү дээ. Тэгэхээр энэ бол Start Center-с бүр байхгүй болно гэсэн үг. Recent Documents-ийн тэр сонголтол бүр байхгүй болж байна тийм ээ. За ийм байдлаар бол зааж өгч байна. За одоо бол энд байхгүй болсон байна тийм ээ. Start Center My Recent Documents-ийн төрөжин жагсаалт бүр байхгүй болсон байна шүү дээ. За ийм байдлаар бол төрүүлж өгч байна. За одоо бид нэр taskbar-н дээрээ бас саяын хийсэн үйлдэлтэй төстэй үйлдэл бид нар бол хийж өгч болдог. За бишэл taskbar би өөрийг нь дангаар нь шууд цаажлаад эсвэл цааж юм авч гэж дээ. Заавал саяын юг авалгаар proprietary орлогоор шууд taskbar-н дээр холооныхаа баруунчид орж жагаад цэснэгдэн гут нь lock үйлдэл хийж өгч байна. За quick launch барыг бас эндээс нь гаргаж тавьж болно, буцаад алга болгож болно тийм ээ. Toolbar байдлаар би гаргаж тавьж штэ. За энэ бол quick launch бар маань өөрөө харагдсан байна те. Гарцсан байж байна. Quick launch бар бол. За quick launch бар нь би өөрөө програм оруулж иж болно. За жишээлбэл би өөрөө эндээс Excel програмыг чирж аваачаад одоо би бол Excel-ийг сонгож аваад холооныхаа чиг даралтыг хийж явж байгаа. Чиг даралт хийгээ явж байгаад яг quick launch барын орчинд нэг босоо харцаг надад харагдаж байгаа. Тэр тухайн дүрсийг хаана тавих гэдэг байрлал зааж гэж байгаа юм байна. За ингээд тавьчихгууд Excel-ийн програм бол яг энэ төр ороод ирлээ шүү дээ. Тэгвэл би заавал яг Starts-ыг нээлгүүгээр ч юм эсвэл цаана байгаа дэлгэцийнхаа зургийг гаргалгүйгээр Starts бол надад байн харагдаж байгаа юм чинь тийм ээ. Энэ taskbar байн харагдаж байгаа юм чинь тэндээс шууд Excel гэдэг програм бол нээх болцоотой болчихж байгаа маа гэсэн үг. За үүгээр манай өнөөдрийн хичээл өндөрлж байна. Энэ удаагийн хичээлээр та бүхэн Windows XP гэдэг үйлдвэрлэлийн системийнхаа Starts болон одоо taskbar дээр хэрхэн тохиргоо хийхийг бол үзүүлэлээ, зааж өглөө. Тэгэхээр та нар энийг бол өөрсдөө гэртэл хийж үзэж болно. Ямар нэг аял байхгүй ч тийм ээ. Та нарын компьютерийн ч юм уу ямар нэг юм бол устгахгүй. Энэ тийм учраас та нар өөрсдөө хэрэгтэй байдлаар өөрийнхөө одоо хэрэгтэй байн хэрэгтэй програмуудыг Starts-тай өөрийнхөө дуудахад амархан байршилтуулах тавих ийм одоо аргуудыг зааж гисэн байгаа. Тэгээд мөн яг гол нарийн одоо функцүүдийг бүгдийг хэлж гисэн. Энийг бол нэг бүрчлэн хийж турш үзэхэд ямар нэг аял байхгүй. Тийм учраас та бүхэн гэртээ энийг хийж давтаж үзээрэй. За баяр таа.